Цаанаа би өнөөдөр дизайны бие даалтын дагуу G25 дэлгүүрийн хоолны технологийн талаар ярилцах болно. G25 нь өмнөд Солонгосын GS Retail компани брэнд бөгөөд Монголд дижитал концепт компани аль бие усны хэрэгтэйгээр хамгийн анх 2021 оны 5 сард нээж байсан юм байна. G25 нь үйлдвэрлэлийн технологид суурилдаг ба энэ нь хүнсний аюулгүй байдал нэг стандартыг барихад чиглэгдсэн байна. Эхний шат нь үйлдвэрлэлийн цэвэр явагдана. Нийлүүлэгчдээс ирж буй мал, мах, хүнсний ногоо нь олон улсын стандарт чанар хангасан байх ёстой гэж үздэг ба түүхий эдийн шинж чанараас хамааран температурыг тусгай багажаар хэмжиж хүлээж авдаг. Түүхий эдийг төрлөөр нь ангилж first in, first out буюу эхний орсон нь эхний гарах зарчмаар зориултын хөргөөр агуулгад хадгалдаг. Дараагийн шат буюу анхан шатны боловсруулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэх үе шат. Үүнд цэвэрлэгээ буюу хүнсний ногоог автомат угаагч төхөөрөмжөөр ариутхан угааж жижиглэн хэрчинэ. Салгалт буюу махан бүтээгдэхүүнийг анилан бэлтгэж хоолны нэр төрлөөр нь хэмжиж хуваарлана. Үүний дараа бэлдсэн материалуудаараа хоол болон бэлтгэнэ. Хоол боловсруулалтыг халуун ба дулаан боловсруулалт гэж хоёр ангилдаг. Үйлдвэр дээрх буюу кебабны будаа агшаах, бэлэн хоолны махыг жигнэх, шарга үйл явц үйлдвэрийн том аврын төхөөрөмжөөр явагддаг. Харин дэлгүүр дээр буюу дахианы мах, бэршгээ зэрэг зарим бүтээгдэхүүнийг дэлгүүрт нь шууд шарах эсвэл халуун шүүгэнд байлгаж хэрэглэгчдэд халуунаар нь хүргэдэг. Үүний дараа хамгийн чухал хэсэг болох сав баглаа бодол ба тэвэрлэлийн болсон хоолыг агааргүй орчинд буюу тусгай савлгаагаар баглаж, дээр нь үйлдвэрлэсэн хугацаа, дуусах хугацааг цаг минутаар нь тэмдэглэн шашгана. Үйлдвэрээс дэлгүүр рүү хүргэхдээ температурыг тогтмол тгээс 5 Цельсиэд барьдаг тусгай хөргүүртэй машинаар тээвэрлэдэг. G25-ийн технологи нь төвлөрсөн удирдлагатай хатуу стандарттай байдаг. Хэрэглэгчийн гар дээр очиж буй хоол нь үйлдвэрийн лангуу өртлөх бүх шатандаа температурын хямралт танилтан дор байдгаараа ердийн хоолны газраас ялгаатай. За тэгээд үйлдвэрлэгдсэний дараа дэлгүүр дотор худалдаж авсан хоолоо идэг кофе уух боломжтой ширээ сандал бүхий тусгай хэсэгтэй. Энэ нь оюутан залуус болон офис ажилтнуудад хамгийн тохиромжтой байдаг. Тохичлолтын нэг онцлог нь бол гэрэлтүүлэг ба дизайн, цэвэрхэн орчин, минимал загвартай, их хвчлэн цагаан цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд маш тод гэрэлтүүлэг ашигладаг нь дэлгүүрийг илүү аюулгүй, нээлттэй гэж харагдуулдаг. Өөрийн гэсэн бараа уралтын стандарттай байдаг буюу хэрэглэгчийн хөдөлгөөний тракторыг цооцолж хамгийн хэрэгэлцтэй бэлэн хоолыг дэлгүүрийн гүн хэсэгт эсвэл харагдахад хамгийн ил тод хэсэгт байршуулдаг. Мөн тус дэлгүүрийн нэг онцлог нь найрсаг харилцаа буюу үйлчлэгний соёл юм. Дэлгүүрт орох үед ажилтнууд сайн байна уу G25 морил гэж мэдлдэг нь Солонгос үйлчлэгний соёлын нэг хэсэг юм. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.